нийгэм дэндүү харгас хэлцээ болж байна. Өнөөдөр бид нар хууль сахиулагчид нь хүний 12 настай охиныг одоо хүчиглсэн ийм мэдээ үзээ сууж байна. Бид хүнд итгэх ёстой юм. Гэмтрийг зөвлөж гаргаад бид нар цагдаад дуудаг. Гэтэл цагдаа нь өөрөө ийм гэмтрийг үлдээ сууж байна гэхээр энэ байж болохгүй байхгүй юу? За үүний шалтгаан нөхцөл тодорхой шүү дээ. Өөрөөр хэлбэл төрийн бүх шатанд өнөөдөр улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүнээс ахуулаад бүгд хуулийг хэрэгжүүлэхгүй, биелүүлэхгүй байхад хууль сахиулах хэрэгтэй цагдаагийн ажилтан хууль зөрчиж байгааг бид нар гайх юмгүй болж эхэлж байна. Араас та бүхэн боддоо. Адуус үртэл үр төлөө гიშгдэггүй. Ингээд бодохоор 4 цагдаагийн албаагчийг хүн адуус гэж би нэрлэнэ. Миний л хувьд бол адуус. Хүний 12 настай охиныг хүчинд гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Хүчинд гэмтрэг чинь өөрөө дэлхийн аль ч улс оронд үеийн үед хүнд гэмтрэг тооцож ирсэн. Хүн төлөвлөгт нь жигшдэг байхгүй юу? Тийм учраас дэлхийн олон орон үннийг хүнд гэмтрэг тооцож цаазаар авахд ял оногдуулдаг. Манай улсын хувьд ч гэсэн ардын явсгал ялсан хойш он жилүүдэд багнасны хүүхдийн хүчинд гэмтрэг цаазаар авахалтай байсан. Тэр дундаа хууль сахиулагчид ийм гэмтрэг үйлдэх юм бол үүнийг хөндрүүлж авч үзэх ёстой. Энэ гэмтрэгийг нийгэмд нээлттэйгээр шүүн таслах ёстой гэж би хуульчийн хувьд би бодож байна.